Өчигдөр буюу 3 дугаар сарын 26-ны орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүрэг Замтээврийн осол улмаас 55 настай иргэн харамсалтайгаар амаалтсан байна. Замтээврийн осол гарах үед 4 өглөөний замын гэрэлтүүлэг хангалтгүй явган хүний зам гарч байгаагүй улмаас хохирогч замаар гарч явахдаа машинд мөргүүлэн эрчиндээ эсрэг урсгалаар явж исэн машинд давхар мөргүүлсний улмаас амь насаа алджээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр товчооны зам, Баянзүрх дүүргийн худалдааны төвийн ур замд 55 настай Аг, Hyundai Sonata маркийн автомашин болон Toyota Corolla маркийн автомашинууд мөргөж амь насыг нөхрөөсөн ийм ностой Замтээврийн осол гарсан байгаа. Уг осолтой ингээ холбогдуулаад ярихад ер нь замын хөдөлгөөнд оролцож байгаа манай явган зочигч нар маань орон цагаар тэр тусмаа гэрэлтүүлэх эсвэл хангалтгүй энэ замаар хөндлөн гарахтаа тухайн игнэгээр явж байгаа тээврийн эрсдлийг харж мөн тухайн замаар тээврийн эрсэл байхгүй үед зам хөндлөн гарах хэрэгтэй байна. Мөн өөрийн аюулгүй байдлыг хангаж тухайн замаар гарц гарамтай хэсгээр зам хөндлөн гарах шаардлагатай байна гэдгийг бас албан ёсоор цагдаагийн байгууллагаас анхааруулах хэрэгтэй байна. Мөн өнөөдөр өглөөний 8 цагийн орчимд мөн Баянзүрх дүүргийн автоончлогооны төвийн урдах зам дээр том аврын автобус Porter маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарсан байна. Porter маркийн автомашин туслах замаас орж ирснээр замын 1-р игнэнд явж байсан нийтийн зорчигч тээврийн автобус мөргөсний улмаас Porter-ын жолооч гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэмтэл явсан жолоочийн хувьд тэг 147% согтолттойгоор автомашин жолоодж явжээ. Тэгэхээр өнөө өглөө 08 цаг үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр онцлогооны урд замд автобус компани 9506 УН улсын дугаартай автобус Bongo маркийн 3565 УБ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн ийм Замтээврийн осол гарсан байгаа. Уг ослын улмаас Bongo-ны жолооч бол гэмтсэн. Тухайн Bongo-ны жолооч бол дотроо 2 зочигчтой явсан. Мөн согтууруулгандаа хэрэгэлсэн байсан гэж байгаа. Тухайн үед бол Bongo-ны жолоочийг дараагэр багаж үлээлгэж согтлын зэргийг шалгаж үлдээд 0.100-ны 49% согтолтой гарсан байж байгаа. Ингээд ер нь бол тухайн осолтой холбогдуулаад ярихад манай жолооч нар маань ер нь шөнийн цагт арх согтууруулгандааны зүйлийг хэтрүүлэн хэрэгэлдэг. Энэ мэтчлэн хөнгөн хийсвэр миний арх гарцсан ч гэдэг юм уу энэ байдлаасаа болж согтууруулгандааны зүйл хэрэгжилжсэн арх гараагүй явж байгаад осол гаргасан ийм тохиолдлууд байгаа. Энэ мэтчлэн иргэд согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсноор өөрсдөө амь нас болоод бусдын амь нас эд хөрөнгийг хохироож байгаа явдал буурахгүй байгаа нь иргэдийн ухамсарт ороо байгаатай холбоотой. Та согтуугаар тээврээ эрсгэж жолоодсон тохиолдолд өөрийн болон бусдын амь насыг хохироох эрсдэл хамгийн өндөр байгааг энэ мэтчшээс харж болохоор